дээр гэсэн тэгшин цэцэг дотор орших тойрог 3 талыг нь шүргсэн байхаар өгдөг. За биднэрт Q нь 6 см юм байна. QR нь 12 см. За ингээд тэгшин цэгт учраас энд 6, 12 гэсэн. За энэ 3 талын шүргсэн тойрог учраас бидрийн энэ тойргийн радиус нь R нь тэнцүү. QP хуваах нь 2 буюу 6 хуваах нь 2 буюу радиус нь 3 юм байна. За энд гурвалжин QS-ийн хувьд Pythagoras-ийн теорем бичих юм бол QS-ийн квадрат нь тэнцүү 6-гийн квадрат дээр нэмэх нь 12-ийн Pythagoras-ийн теоремосоор. За ингээд бидний QS нь болохоор бид нар 6 хүртэлх нь язгуурдаар 5 болно гэсэн. За бидний энд байгаа V-цэг маань диагонал огтлцол учраас бидний PV QV VS-тэй тэнцүү буюу QS-ийг 2 туваасандаа тэнцүү буюу 6 хүрсэн язгуурдаар 5-ыг хуваах нь 2 буюу 3 язгуурдаар 5 байна гэсэн. За одоо тэгвэл бид энийг олцсон гэж үзье. За тэгвэл PS талыг энд шүргэж байгаа энэ цэгийн T-цэг гэж. За тэгвэл бидний PT маань шүргэж байгаа цэг учраас тойргийн радиустай тэнцүү буюу 3. За энэ дээрээс тэгвэл шүргэгчийн чанарысаар шүргэж тогтлагчийн чанарысаар PT-гийн квадрат нь PA-гийн үржлэг нь PV байна. За энэ дээрээс PT нь болохоор 3 байгаа. PA бол үл мэдэгдэн PV нь болохоор 3-ыг үржин язгуурдаар 5 болно гэсэн. Энэ дээрээс бид нарт PA-г олчих юм бол 3-ыг хуваах нь язгуурдаар 5 болно гэсэн. За одоо тэгвэл бидний AV хэрчмийн урт маань PV хэрчмийн уртаас PA хэрчмийн уртыг хасах буюу 3 язгуурдаар 5-аас хасах нь 3-ыг хуваах нь язгуурдаар 5. За ингээд ижил хуваарийг хасчих юм. За бутгай хуваарийн эрэгтэй гэр арсналаас чөлөөлөд хасчих юм бол бидний эцсийн хариу язгуурдаар 5-ыг хуваах нь 5 болно. 12-ыг үржин язгуурдаар 5-ыг хуваах нь 5. Ингээ бидний хариу D хариу байна. За энийг хооронд насахтаа ижил хуваарийг хасчихад дараа нь бутгай хуваарийн эр арсналаас чөлөөлчихнэ.